Суулж улсын хурал дүргэн мэдүүлсэн хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж байна. Монгол Улсын үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хот тосгоны өөрийн удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоох, мөн хот тосгонд засаг захиргаа, нутаг дэвшгийн нэгжийн зарим чигүүргийг шилжүүлэх асуудлыг улсын хурал шийдвэрлэхээр зохицуулсан. Энэ хүн үндсэн хуулийн зохицуултыг хэрэгжүүлэх зорилгоор Улсын хурлаас 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль түүний шинжилгээ үндсэн найруулгыг баталж мөн өдрийн хот байгуулах тухай 72 дугаар тогтоолоор улсын зэрэгэлдэлтэй 6, орон нутгийн зэрэгэлдэлтэй 43, дагуул 4 хот байгуулахаар шийдвэрлсэн. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль нь Монгол Улсын хот тосгоны суурин газрын хөгжлийг зөвхөн засаг захиргааны зохион байгуулалтын хүрээнд бус улсын болон бүс нутгийн хөгжлийн болготой уялдуулан эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчлэгээний төв болгон хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаагаар онцгой ажил бүтэлтэй юм. Өөрөөр хэлбэл энэ хууль бүс нутгийн хөгжлийг зөвхөн аймаг сумын төвийн түвшинд хязгаарлахгүйгээр тухайн бүс нутгийн таталцлын төв, хүн амын төвлөрөл, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, тээвэр логистик, инженерийн дэд бүтцийн зангиллаа болгон хөгжүүлэх боломжийг нээх юм. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, хөрөнгө оруулалт тодорхой төвүүдэд чиглэж, бүс нутгийн эдийн засгийн түвшил нэмэгдэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон нутагт амьдрах, ажиллах, хөрөнгө оруулах нөхцөлийг сайжруулах төрийн бодлогын чухал суурь бүрдэх юм. Засгийн газраас боловсруулсан энэхүү хуулийн төслийн зорилго нь хот байгуулах бодлогыг Монгол Улсын үндсэн хуульд нийцсэн, бодит тооцоо судалгаанд суурилсан, эрх зүйн болон зохион байгуулалтын хувьд хэрэгжих боломжтой үе шаттай арга хэмжээ хэлбэрээр хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Хот байгуулах асуудал нь зөвхөн нэршил, статусын асуудал бус тухайн хотын эдэлбэр газар, хил зааг, удирдлагын бүтэц, чигүүрэг, төсөв хөрөнгө, өмч санхүү, хүний нөөц, иргэдэд үзүүлэх төрийн үйлчлэгээний зохион байгуулалттай шууд холбоотой цогц асуудал юм. Энэ хүрээнд хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг анхах явцад дараах хүндрэл бэрхшээлүүд давхар үүсэж байна. Хот байгууллагад хүн амын тоо, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, дэд бүтэц, зам харилцаа, инженерийн байгууламж, тухайн засаг захиргаа, нутаг дэвшгийн нэгжид үзүүлэх нөлөөлөл зэрэг олон шалгуурыг хамттан тооцох шаардлага үүссэн. Гэвч өмнө батлагдсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх явцад зарим хотын хүн амын тоо, эдэлбэр газар, хил зааг, өмч төсөв, байгууллагын бүтэц бүрэн тодорхой болоогүй. Ийм нөхцөлд улсын зэрэгэлттэй, орон нутгийн зэрэгэлттэй болон дагуул хотуудыг нэгэн зэрэг олноор байгуулах нь чигүүргийн давхардал, төсвийн нэмэлт ачаалал, зохион байгуулалтын хүндрэл үүсэх эрсдэлтэй гэж үтсэн тул хот байгуулах бодлогыг бодит нөхцөл бэлтгэл ажлын түвшинтэй уялдуулан үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Иймд дээр дурдсан практик хүндрэл, бэрхшээл, нөхцөл шаардлагыг харгалзан хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн болно. Дээрх нөхцөл байдлыг харгалзан хуулийн төсөлд хот байгуулах бодлогыг эрх зүй, зохион байгуулалт, төсөв санхүүгийн хувьд бодиттой хэрэгжүүлэхэд чиглэсэн дараах гол зохицуултуудыг хуулийн төсөлд тусгалаа. Нэгдүгээрт Багнуур Наллах гэсэн улсын зэрэгэлдэлтэй хоёр хотын зохион байгуулалт, эдэлбэр газар, хил зааг, чигүүргийн шилжилт, төсөв санхүү, хүний нөөцийн бэлтгэлийг ханган хэрэгжүүлэхээр тусгасан. Харин орон нутгийн зэрэгэлдэлтэй болон дагуул хотуудын асуудлуудыг дээрх хотуудын хэрэгжилтийн явц, үр дүн, туршлага, гарсан хүндрэл, тэдгээрийг шийдвэрсэн арга зам дараагийн үе шатанд хэрэгжүүлж болох үе шаттай төлөвлөгөөгөөр шийдвэрлэхээр тооцож байна. Энэ зорилгоор хот байгуулах тухай улсын хурлын 2024 оны 72 дугаар тогтоолын улсын болон орон нутгийн зэрэгэлдэлтэй болон дагуул хот байгуулахтай холбоотой холбогдох зохицуултыг хүчингүй болсон тооцохоор улсын хурлын тогтоолын төслийг боловсруулсан болно. 2. Чигүүргийн давхартал, хариуцлагын зааг ялгааг тодорхой болгох зорилгоор шилжилтийн үеийн зохицуултыг мөн тусгалаа. Тодорхойлбол улсын зэрэгэлдэлтэй хотын зөвлөл, захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл хугацаанд тухайн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон засаг дарга нь хотын зөвлөл, захирагчийн чигүүргийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөвлөлд тусгасан. Ингэснээр шинэ бүтэц, шууд давхардал бий болохоос сэргийлж төрийн үйлчилгээ тасалдахгүй байх, төсвийн нэмэлт ачааллыг бууруулах, хотын удирдлагын тогтолцоог үе шаттай бүрдүүлэх нөхцөл бүрэлдэнэ.
Хуулийн төсөл батлагдсанаар тосхны эрх зүйн байдлын тухай хуулийг бодит нөхцөлд нийцүүлж, зохион байгуулалттайгаар бэлтгэлийг хангаж үе шаттай хэрэгжүүлэх эрх зүйн үндэсч бас давхар бүрдэх юм а. Ингэснээр хот байгуулах бэлтгэл ажлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, чигүүргийн давхар төсвийн үр ашиггүй зарлаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн зэрэгэлдээ хот болон тосхны хүн амын шалгуурыг бодит нөхцөлд нийцүүлэх ач холбогдолтой юм. Иймд Монгол Улсын хот суурин газрын хөгжлийг бүрчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж, иргэдэд хүрэх төрийн үйлчлэгийг ойртуулах, орон нутгийн хөгжлийн төвүүдийг бодитоор бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү хуулийн төсөл Улсын хурлын тогтоолын төслийг боловсруулан танилцуулж байна. Та бүхнээс уг хуулийн төслийг хилцэн дэмжиж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.